Ямар хэцүү юм бэ бичгээр бидний асуудал би бүр нэг асуудал тулгарсан. Афын тэлэл аваагүй болвол одоо бид нэг таныг ажлаас чи халахаас өөр аргагүй болж байна гэх тэгээ бүр ингээ паник төрсөн. Арай ч үгүй бичгээр амтай боллоо. Хай сайн бацхан миний хөрх үзэгчтэй. За тэгэхээр би өнөөдөр виз сонгуулахаар явах гэж байна. Өнөөдөр 7 сарын 23-ны өдөр одоо 8 цаг болж байгаа байхгүй юу? Тэгээд би 9 цагаас цагтай удахгүй гэрээс гарах хэвээр. Тэгээд надад болохоор 4 сард нэг юм захиа ирсэн байхгүй юу? 4 сарын 15-ны өдөр захиа ирсэн юм байна. За ингээд таны виз чинь 7 сарын 30-ны өдөр дуусах чинь шүү. 7 сарын 23-ны өдөр 9 цагт танд ингээд биеэр ирж уулзах цаг өгч гинөө. Тэгээд энэ дээрээ та эм бүрдүүлээд ирээрээ гэдэг юм материалтай юм өгсөн байхгүй юу? Тэгээд миний бүрдүүлэх хэвээр материалууд нь энэ байсан. Тэгээд эднэрийг би бүрдүүлчихсэн. Тэгээд юу бүрдүүлэх хэвээрс таньд одоо хэлж өгье за. Тэгээд надад хэдэн жилийн виз өгөх нь гэдэг бас амар сонирхолтой байгаа. Яагаад тэгэхээр миний ажлын гэрээ чинь unbefristet буюу хугацаагүй ажлын гэрээ баггүй юу? Тийм болохоор хэдэн жилийн яг виз өгөх бол гэж бас бодож байна. Миний Ausbildung-ийн хувьд болохоор би Ausbildung-ийн гэрээ маань 7 сарын 2025 оны 7 сарын 31-ний өдөр хүртэл байсан болохоор миний одоогийн виз маань яг 7 сарын 30-ны өдөр дуусах байхгүй юу? Тэгээд хэдэн жилийн виз авах ямар ч байсан харъя. За тийм миний надад авчир гэсэн бичиг баримтуудыг надад би танд үзүүлье заяа. Эхнийх нь болохоор National Pass Inclusive Copy гэж байгаа. Гадаад газарт гэсэн. Тэгээд хуулбар нь байна. Энэ дотор ер нь бүх юмны хуулбарууд байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор энэ ингээд бүгдийг ингээд хойцолцсон байгаа хгүй юу? Тэг чагталсан. Энийг авчираарай гэсэн юм. За дараагийнх нь Verlängerung Ausbildungsvertrag falls die Ausbildung noch nicht beendet ist гэж байгаа. Ausbildung-ийн сунгасан гэрээ хэрвээ Ausbildung дуусаагүй бол гэж байгаа хгүй юу. Тэгэхээр надад хэрэггүй. Миний Ausbildung одоо үргэлжлэхгүй дуусчихсан учраас. За тэгээд дараа нь болохоор Abschlusszertifikat гэж байгаа. Сургуулаа төгссөн гэсэн бичиг гэдэг энэ надад энэ байна. За тэгээд дараа нь Original und Kopie des Übernahmevertrags oder neuen Arbeitsvertrags bzw. des Entwurfs des Vertrags Stellenbeschreibung гэж байгаа. Original хувилбараараа болон хуулбарлсан хувилбараараа ажлын гэрээ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр надад энэ хоёр ингээ байгаа. Тэгээ бас копидсэн байгаа энэ дотор. За. Дараа нь болохоор ein aktuelles neues biometrisches Foto гэж байгаа. Шинэ зураг гэсэн үг. Тэгээд энийг болохоор бид дээр авах болцсон юм байлээ. Энд дэр нэг жоохгүй ab Mai 2025 ийм бит юу авах болцсон. Тэгээд зөвхөн ийм электрон зураг авдаг болсон гэдэг жаа байхгүй юу. Тэгээд 15 минутын өмнө ирээд яг тэр хажуудалд нэг юм автомат машин байгаа. 6 евро төлөөд тэр зураг авахлаарай гэд энэ дэр бичсэн байна. Тэгэхээр би яг 8:40 гээд Ausland бохирдоо буюу тэр гадаад иргэн хариатын газар очсон байна. Тэгээд нэг 20 минутын хугацаанд зураг авахулчих гэж бодож байгаа. За дараагийнх нь болохоор Bearbeitungsgebühr 111 € гэж байгаа. Ажлын одоо төлбөр гээд 111 евро төлнө гэсэн үг. За дараа нь ausgefülltes Antragsformular zur Erteilung einer Aufenthaltsgenehmigung Niederlassungserlaubnis гэж байгаа. Бүгэлсэн анкет гэж байгаа байхгүй юу? Хитэн оогдсон байсан. За энийг бүгэлжсэн. За тэгээд дараа нь aktuelle Krankenversicherungsnachweis. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан гэсэн бичиг авна гэсэн. Тэгээ би тэрийг авсан байгаа. Энэ байна. За дараа нь Erklärung zum Beschäftigungsverhältnis ausgefüllt von Arbeitgeber гэж байгаа. Ажлынхаа газраас бүглүүлж авсан ажлын тухай одоо нэг юм маягт гэх юм уу юм байгаа хгүй юу? Энэ дээр юу гэж бичсэн байгаа гэхээр за одоо хизээнээс яг энэ ажил эхлэх юм, ямар хугацаатай гэрээ юм уу, хугацаагүй гэрээ юм уу, яг юугаар ажиллах юм, хэдэн төрлийн цалин авах юм, тэгээд энэ байгууллагын татврын дугаар, тэгээд байгууллага яг хизээ үүсгэн байгуулагдсан тий тэр мөрний талаар ингэ бичсэн ийм цаас байгаа хгүй юу? Тэгээд би нэг аль хэдийн бүглүүлээд авсан байгаа. 5 сарын 20-нд бүглүүлж авсан санагдаж байна. Хараадах. Тийм 5 сарын 27-ны өдөр бүглүүлж авсан. Яа ингээд бүглүүлсэн материалууд нь бүгдөө болж байна. Тэгээд одоо Ausland бохирдоо явж визээ сонгоцгаая. Тэгээд Паскал намайг асуугаарай гэсэн. Герман паспорт авах ер нь ямар би яг хизээ авч болох вэ те би одоо ер нь материалаа өгч болох юм гэдгийг асуугаарай гэсэн тэснэ өчтөр тэгээд байгаа маа. Герман паспортны талаар асуугаараа тэгээд хизээ нэгэн цагт нэг герман үнтэй гэрлэн гэдгээ бас хэлээрэй гэнэ. За, тэр одоо бүгдийн нэг рүүгээ сайхан хийгээ. Гадаа жоохон бороо авах гэдэг нь үгүй юу салхитай авд шүү. 17 градусд чинь гайвал л та. Окей. За би гарлаа одоо.
Нэг юм зураг авдаг машины юм байна. За надад би гэртээ ирлээ. Би визагаа авсан уу гэж юу? Аваагүй. Нэг асуудал тулгарсан. Би нөгөө ороод авсан цагаа үзүүлээл 20 минут өмнөцөөс ахгүй юу? Тэгээд нөгөө хүнд нь ингээл цагаа үзүүлээл тэгсэн чинь намайг тэрүүгээр тэгж яваа тэнд ингээд очиод суугаа хүлээж аваа тэгээд тань ингээд дуудана гэсэн байхгүй юу? Тэгэл би тэнд нь очиод хүлээгээл 15 минут өнгөрлөө 9-өөс хойшоо би 9-өөс цагтаа юм чинь. Тэгээ бүр гайхаад нөгөө нэг хүн лөө очиод асуудаг байхгүй. Би ингээд 15 минут өнгөрчлөө намайг ингээд дуудсан уу гэдгсэн чинь та тэгвэл буруу газар хүлээсэн мэн та бүр цаашаага ингээд яваад ингээд дээшээ очих байсан юм эс ингээд тэгээ заяа. Йоо тэг би бүр яана гэж бодоод тэгээ дээшээ нь гараад яана би ингээд өөр газар очиод хүлээчихээ дахиад 15 минут очим ингээд хүлээж цагаа завтарчлаа. Одоо яана болохоор нөө гэдгсэн чинь надаа ингээд өөр цаг өгсөн за. Гэхдээ тэр цаг 8 сарын 13-ны өдөр байхгүй юу? Тэгээ тэр бол би чинь оршин суух бичиггүй яваад байж болохгүй шүү дээ. Тэгээ надад тэр хүн 13 еврогоор фикцион спешайныг өнгөрсөн. Одоо нэг жоохон сонголт гэх юм уу? Инфекцион спешайныг өнгөрсөн. Энэ нь болохоор 25 оны 11 сарын 22 хүртэл хүчинтэй юм байна л да. Уг нь бол. Гэтэ би 8 сарын 13 цагтай. Йоо тэгэл өөрийнхөө тэнгийг гайхаал би өөрийгөө жоохон ямар тэнийг юм бэ гэж жоохон шимпфэн болоод байж байна. Шимпфэн гэдгийг одоо бас монголоор юу гэдэг вэ? Зарим монгол үгнүүд маань одж яхад орж ирэхэ болчих юм аа ямар тэнийг юм аа би нэрээ. Йоо би тэгт ямар иргүй юм бэ? Би тэр газар 3 жилийн өмнө очижсэн байхгүй юу? Тэгээд Аусбеллингийн визаг авч ирсэн байхгүй юу? Тэгэхэд тэгээд тэр хамгаалагч гэж хамгаалагч нэрээ. Хоёр таарсан амтнд таарчдیں۔ Би бүр өөрийнхөө тэнгийг гайхаад лайж ямар иргүүд юм бэ гэж. Дахиад нэг өдөр явахаар боллоо. Бүтггүй. За тэр бүтггүй нэр үка. Чи яанда. Ингээл бүх юм мэддэг юм шиг байжсэн ингээл мэдэхгүй л байгаа байхгүй юу? Окей. 8 сарын 13 хүртэл баяртай. Ой за надад би яг бүр боож хүлээ сая бүр жоохон уйлж агаад арай жоохон ингэ тайвштай байж байна. Ямар хэцүү юм бэ бичгээр авдны асуудал би бүр яг боож хүлээ ялгаач юм аа. За юу болсон бэ гэхээр заа юу. Өнөөдөр 9 сарын 25-ны өдөр заа юу. Би 8 сарын 13-ны өдөр цагтаа байсан. Одоо хүртэл надад бичиг баримт байхгүй. Одоо энэ Аусландд бохирд бүр ингэж амар удаж байгаа байхгүй юу. Тэгээ 8 сарын сүүлээр манай ажлаас над руу ингэ мэйл бичээд за ингэ та оршин суух зөвшөөрлөө авсан уу? Одоо таны ажиллах боломжтой гэсэн зөвшөөрөл чи ингэ биднэрт хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бид нар ингэ хуулийн ингэ ер нь бол тийм асуудалд орох гээд байна энэ гэдэг над руу мэйл бичсэн байхгүй юу. Тэр мэйлийг уншичаал ингэ надад хэцээсэн заяа. Яана одоо энэс нь бол би цалин мөнгө авахгүй байхад яг ингэ айдастай байн айдастай заяа. Тэгээ би Аусландд бохирд мэйл бичдэг байхгүй юу. Манай ажил олгогч ингээд тэр бичиг хэрэгтэй гэж хэрэгтэй яаралтай хэрэгтэй ингээд надаас шаардж байна. Тэгээд миний өгсөн одоо өргөдлийн одоо юу болж байгаа юм болоо гэж би асуудаг байхгүй юу. Тэгсэн чинь над руу нэг 4 хонжоогоод хариу бичсэн. Тэрэн дээр нь юу гэсэн бэ гэхээр за таны өргөдлөө чинь Bundesagentur für Arbeit буюу одоо тэр ажлыг хариуцсан тэр одоо газар байдаг тэр газар нэгээ шалгаж байгаа тэнцэнээс хариу өрөх юм бол бид нар ингээд хүлээж аваа дахиад цаашаа ингээд ажиллана гэдэг ч аахгүй юу. Тэг би өдөр болгон гэрийнхэн шуудангийн харц ингэж онгойлгож үздэг заяа бүр ингээд амар ихтэй найдвартайгаа ингээд найдвар тэгээд эртсэн байгаасаа гэж бодвол бүр ингээд өдөр болгон тэгэж өөрийнхөө шуудангийн харцыг тэгж онгойлгож үздэг заяа. Тэгэхээр одоо хүртэл ингээд ирээгүй. Тэгээ би сая мэйлээ үзээжсэн чинь Аусландд бохирдоос нэг мэйл ирсэн байгаа байхгүй юу. Тэн дээр нь юу гэж ирсэн чинь Erklärung zum Beschäftigungsverhältnissen 4-р хуудсанд дутсан байна. Одоо энийгээ дахиад явуул гэж байгаа байхгүй юу. Тэр нь ингээд одоо тэднэрт ингээд анзаарч байна гинэ. Тэгээ би бүр яалтчгүй тэр бүглэх ёстой тэр одоо формула буюу одоо тэр анкетыг над руу тэр хүмүүс өөрсдөө шуудангаар явуулсан байхгүй юу. Тэр нь яг ингээд 5-5 хуудас цаасаас нэг бол үнэхээр сайн мэдэж байна. Тэгээ тэрийг ажил олгогч бүглэж өгөх хэрэгтэйсэн байхгүй юу. Тэгээ би ч бүр ингээд ажил руугаа 5 сард авч яваа тэг бүглүүлчихэд авчирсан байхгүй юу. Тэгээд өөрийнхөө цаг болтлоо хадгалаад байсан. Тэгээд нөгөө бэлдэж авч явж байгаа материалуудаа харуулсан бичлэг байсан шүү дээ тий. Тэн дээр ч гэсэн ингэ би харуулсан. Тэгээд би өөрөө бүр тэрэндээ аим бат итгэлтэйс ахгүй юу 5 шиг хуудас би ялч өгсөн мэдчихсэн. Гэтэ бас за би алдаад байгаа юм болов уу гэдэг тэр бичлэгийг үздэг байхгүй юу. Тэгсэн чинь
ялчгүй 5 хуудас байна заяа. Би тэр ингээд оруулж түрэн бүр ингээд өөртөө итгэхгүй ингээд харж үздэг аахгүй гэсэн чинь ялчгүй 5 хуудас байна. Тэгээд тэрнээс 4-р хуудас нь дутчих хэрч одоо юу гэсэн үг тэр ингээд миний алдаа биш байгаа зү. Тэдний ингээд хайхрамжгүй байдлын алдаа байгаа зү. Тэгээд одоо тэрийг ингээд явуул гэд тэр нь ингээд одоо мэдгэж ийн гэхээр бүр ёо. Улгаач маа нэр боож өглөө би яг. Ёо. Тэгээд өнөөдөр ингээд 4 өдөр ингээд маргааш 5 өдөр заяа. Тэгээд би болохоор юутай маргааш шөнийн ээлжтэй байхгүй юу? Шөнийн ээлжтэй тэгэхээр би ажил руугаа мэдээж хэрэг 7 цагийн үед гэрээсээ гараад явна гэсэн. Тэгээ маргааш дахиад ингээд экстра дахиад ажил руугаа нэг өглөөгөр явж иж тэгжиж нөх хүний нөөцийн хүмүүс ч ажил дээр байна шүү дээ тий. Тэгээд тэр бичгийг дахиад бүглэж авах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгээ дахиад аавсхандаа бохирдол явуулна тий. Тэгээ би тэрийг ингээд копи хийж авъя гэж бас бодоогүй л дээ. Угаасаа ингээд болчихлох гэж бодчихсан байхгүй юу? Тэгсэн чинь копи хийж авдаг л одоо хувилж авдаг л ээжтэй тий гэж бодоол байж гин. Ёо яг би боож өглөө гэд бичиг баримтандаа ингээд санаа зовж амьдрах шиг хэцүү юм өстой алгаа. Одоо тэгээд хизээ бичиг баримтаа авах нь харж лахаас. За тэгээд миний нийгэмд хамгаалж байгаа зүйл гэх юм бол яагаад ингэж удсан бэ гэхээр саяхан манай хотын даргын сонгуул асан байхгүй юу. Тэгээ 7 өдрийн өмнө дууссан. Тэрнээс болоод бас энэ одоо улсад ажилладаг хүмүүс өөрсдөө ажлыг ингээд яг юм фернүнфтиг те яг ингээд сайн хийхгүйсэн болооч гэж бодох шиг тий. Тэгээ хотын даргын сонгуул дуусаад хуучин хотын даргын сонгогдсон байхгүй юу. Тэгээд ингээд одоо буцаад ажиллаа хийж эхэлж байгаа болооч гэж бодох шиг. Йоо өстө нэрээ. Сайн хараал хэлмээр байдаг юм даанч би хараал хэлэхгүй юм да. Өстө нэрээ муулгаач юм аа. Л гэж хэлээ да. За одоо тийм л энэ да. Хизээ бичиг баримтаа авах нь тэрийг татварыг харуулна. За найзууд өнөөдөр 10 сарын 2-ны өдөр Аусландд бохирд орчоод ирлээ Паскал өдөр өнгөц сая. Тэгээ миний бичиг баримтыг ямар ч хүлээгээд авцсан. Тэгээд юу ан гинэ ажиллаж байгаа тэн дээр 2-7 хоноод гарна гэж байна. Тэгээд сая ийшээ ирэх гэж би бүр уйлж ирлээ. Тэгээ би нөгөө өглөөний ээлжээс унтаж босч ирж байгаад нэг хэдхэн цаг унтаж байгаа өсөрсөн аахгүй 3 цаг. Бүр амар ядарч байна. Тэгээд унтаж чадахгүй юм жоо. Тэрийг бодгоо. Гол ингээ ажилласаа хаалгачихад яаж хөө гэж бодоод тахш амар хэцүү дарамттай юм чинь сайжангаа өгтлөө уйлж байгаа л одоо гайг болол байж байна. Одоо би тэр гэрлээ. За хүмүүсээ өнөөдөр тэгэхээр 10 сарын 15-ны өдөр болсон байна. Би өнөөдөр унтаж босч ирчээл тэгэл за надад нөгөө миний Афан тас тедл маань ирж үгүй юу гэж мэйл ингээл орол хардаг аахгүй би чинь ингээл өдөр болгон орол харж байгаа аахгүй яана гэл. Тэгсэн чинь ингээ миний Афан тас тедл ингээд яг мэйлэр ирсэн байсан заяа. Одоо захиагаар ирэх нь яг 7 хоногийн дараа л ирэх байх гэж бодож байна. Тэгээд тэрийгээ гал ажил руугаа явуулаад бүр ингээ санаа амарчаад амар гоо сууж байна. Тэгвэл манай ажлаас бүр ингээ дахиад ингээ бүр өдөр болгоно баг ингээ мэйл явуулаа заяа. Өдөр болгоно гэдэг нь арай жоохон хэтрүүлсэн. Гэтэ 7 хоногт ингээ 2 ингээ мэйл явуулаа заяа. За та ингээ шинэ Афан тедл аваагүй болол одоо бид нэг ингээ таныг ажлаас чинь халахаас өөр аргагүй болж байна гэх тэгээ бүр ингээ паник төрсэн заяа. Тэгээ би ажлынхаа персонал ав тайлан руу очиж ингээд учир байдлаа хэлээд би ингээд тэд удаа ингэж мэйл бичсэн ингэсэн тэгсэн тэнд ингээд очиж өөрөө биеэрээ уулзсан тэг ингээд амар их удаад байна энэ төр гээд тийг хэлдэг байхгүй юу. Тэгээд миний буруутай үйлдэл аш бишээ тэд нэр ингээд нэг цаасыг ингээд алгуулгацсан байлаа гэж би ингээд учир байдлаа бүгдийг хэлж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд тэр манай персонал ав тайлан буюу одоо хүний нөөцийн газрын дарагтаа би орж уулзаад тэгсэн чинь бид ингээд намаа ингээд ажлаас ингээд бичиг баримт хүүгээс болоод хална гэдэг дээр амар санаа зовж байна гэдгийг хэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь юу яагаад за бид нар бол таныг тэгж юу авахгүй халахгүй гэхдээ ингээд фрайштелн болно гэж хэлсэн байхгүй юу. Одоо бичиг баримттай болтол ингээд ажилгүйгээр тэг цалингүйгээр ингээд намайг гэртээ байлгана гэж хэлсэн байхгүй юу. Энэ нэг 7 өнөдөр бичиг баримт авахгүй бол гээд тэгээ би тэрэн дээр арай жоохон ингээд бас тайвширсан. За бас учир зүгээс халагдчихгүй юм байна гээд тэгж ашгүй өнөөдөр ингээд мэйлэр ямарсан Афандат тедл авсан. Тэгээд одоо нөгөө яг юм карт гарч ирдэ шүү дээ. Тэр карт нь болохоор бас 4-7 хоног үргэлжлэх боломжтой гэж байна. Тэгээ энэ хугацаанд би Германыг ерөөсөөр орхиж болохгүй. Тэгээд тийм ээ. Гэтэ амарс ингээ бичиг авсандаа би үнэхээр баяртай зөө. Одоо бүр ингээ амар тайвширчлаа. Тэгвэл за одоо хизээ бас надад руу мэйл бичих бол ингээ таныг ажиллахаа боллоо гэж мэйл авах гэж айж авах чинь амар хэцүү юм билээ шүү дээ. Юу эсвэл тэгээд ашгүй бичиг баримт авсан. Тэгээ би яг
карта авчих юм бол тэгээд танарт үргэлжлүүлээд авсан карта үзүүлнэ. За тэгээд миний авсан талц тэтэл болохоор 2029 оны 10 сарын 5-ны өдөр хүртэл гарсан байлээ. 4 жилийн хугацаанд гэсэн. Энэ болохоор паспортны дуусах хугацаатай холбоотой юм бол гэж би бодсон шүү дээ. Манай нөгөө нэг найз минь байдаг гэхгүй толгойн айлчуртай. Тэр найз минь болохоор 2 жилийн хугацаатай бичгээр юмд авсан гэсэн. Яагаад гэсэн чинь гадаад паспортод бас нэг 2 жил 3 жилийн хугацаатай байсан гэсэн. Зэрэгэд гадаад паспортны дуусах хугацаанаа шалтгаалж өгд юм болол гэж бодсон. Бид нар чиг ижилхэн ажил хийж байгаа манай найз 2 жил би 4 жилийн бичгээр юмд авч өгч одоо амар харцангуй өөрчлөлттэй байгааз. Тэгээ одоо ямарс ингэ 4 жилийн хугацаанд бичгээр юмд санаа зовхгүйгээр ингээд амьдрах болж байгаадаа маш их баяртай байна. Йоо стенэр бон стресстэй ашиг нэг бичгээр юмтай болоо шүү дээ нэзэдэ. Тэгээд юугаа аваад гоё танарт үзүүлнэ. За тэгэхээр нийт өдөр болсон байна. 2020 оны 10 сарын 20-ны өдөр нөгөө 4 өдөр юугаар ирсэн, мэйлээр ирсэн бичиг маань ингээд захиагаар яваад ирсэн байна. Тэгээд одоо яг хизээ юу маань гарах нь те бичиг баримт маань яг биетэй хэлбэрээр гарах нь те тэрийг хүлээж бай. Ямар ч гэсэн ингээд цаасаараа ирсэн байна. За сайн байцгаана уу. Өнөөдөр бол 11 сарын 11-ний өдөр байгаа. 2 дахь өдөр би өглөөний эженсээ тарж ирчээ. Тэгээд 3 сарын дараа эцэст би ингээ бичиг баримттай боллоо. Бүр ингээд ямар ч одоо санаа зовхон байхгүй заяа. Тэгэхгүй бол ингээ бичиг баримт болохоор ч амар айд сүдтэй амьдрах гэж хэцүү юм байна. Хэцүү шүү дээ угаасаа. Тэгээд арайхгүй шиг юмсан 3 сарын дараа бичиг баримттай боллоо. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр надад мессеж ирсэн байхгүй Паскал тэрийг аялалд явж хахад миний ингээ хэл амар төвтрэлдээд байгаа нь мэдгүй ингээд амарч жагаад ажилд орсноос болж байгаа юм болов уу? Өнөөдөр би ингээд бүтэн өдөржингөө ингээд нэг тал руу хатгсан юм толгойн өвчнөд ягаад заахгүй тэрнээс болж байгаа юм болов уу? Мэдгүй ингээд хил амар төвдрээд ингээд толгой амар өвдөд байна. Тэрнээс шалтгаалж байгаа байж магадгүй. Яриа маань жоохон ингээд төгтрээд үгүй явуулж ярих жоохон хэцүү байна. Гэхдээ би энэ бичлэгээ ингээд дуусгах хэрэгтэй учраас ингээд бичиг баримтаа авсан бичлэгээ ингээд хийж байгаа байхгүй юу? За тийм ээ. Тэгээд юу ярьж илаа. Тийм Паскал хоёрыг өнгөрсөн 7 хоногт Хамбургт явж байхад надад утсан байна мессеж ирээд таны бичиг баримт чи одоо тэр автомат дотор байгаа шүү. Тэгээ энэ кодыг хийгээд юугаа аваарай гэсэн бичиг баримтаа. Тэгээд өнөөдөр очиж авлаа. Тэгээд ерөөсөө гэж хүмүүс очиж авах болцсон байна. Тэгээд юуны штат хаус яг доклт нэг юм томоо юм амар олон юм бичиг баримт авч болдог юм автоматууд нэгтчих. Тэгэл кодоо игээл оруулах авчт юм байна. Тэгээд миний шинэ пассворд энд байна. Энэ хувийн мэдээлэл агуулж байгаа учраас сайн харуулж болохгүй. Тэнгүүдээ юм цус аз платтай, нэмэлт юм ногоон бичигтэй. Тэгээд энэ бичиг баримт нь болохоор 2029 оны 10 сарын 5-ны өдөр хүртэл хүчинтэй гэж байгаа. Одоо ингээд 4 жилийн хугацаанд ямар нэгэн бичиг цаас мас гэж санаа зовхгүйгээр амьдрах ийм өдрүүд ирлээ. Йоо, тэгвэл амар хэцүү шүү дээ. Ингээд хизээ бичиг баримт гарах бол ингээд бичиг баримт явж байгаад намайг хэрвээ ав ширэн болвол яах мах гэсэн бодол хүртэл орж ирж байгаа юм чинь. Тэгвэл хүмүүсийн угаасаа энд ингээд амар ав ширэн юм болоод байгаа шүү дээ. Одоо нутг руу буцаах гэд. Тэгэл амар айдтайсан заяа. Одоо ингээд нэг юм юу болоо. 50 болж байна. Тэгээд би бас нөгөө Германы иргэншил хуу яах вэ гэж бодож байгаа хгүй. Тэгвэл ингээд амар асуудалтай ингээд бичиг баримт авахд хүртэл ингээд та нар харж байгаа зү 3 сарын турш гарахгүй тийм ингээд ажлаас хүртэл ингээд бичиг баримтаа авахгүй бол таныг ажлаас ингээд халан малн энэ төр бичээд тахаж амар дарамттай юм чинь. Тийм болохоор бас Германы иргэншил авах уу явах уу гэж бодож байгаа. Тэгээ юу н аялал малалд явах ч гэсэндээ визан дээр хүртэл бид хоёр ингээд Лондон явъя гэдээ ярьсан ахгүй Паскал бид. Тэгэхэд Паскал ч ингээд визаагүй. Тэгэхэд би ингээд 4-5 хоногийн аялалд 80 евроны төлбөр төлж иж виза 80 паундын төлбөр төлж иж виза авах байсан хгүй юу. Тэгээд ер нь аяллаар явах ч гэсэн ингээд асуудалтай заяа. Тэгээд хэрвээ би ингээд Монгол дахь иргэншлээ өччих юм бол бас юуг алдаж болох уу гэдгээ бас бодсон л доо. Мэдхгүй тийм ингээд айгуу сайн бодгол хэрэгтэй л да. Тэг би одоо ингээд угаасаа 4 жил болж байгаа шүү дээ. 5 жил болж иргэншил авч болох байх гэж бодоод байгаа. Тийм болохоор ямар ч сайн бодноо. Тэг одоо ямар ч бичиг баримт болсон юм чинь жолооныхоо курсэд бүтүүлэх хэрэгтэй байгаа. Тийм л энэ за ингээд миний бичиг баримттай болсон түүх маань ийм байна. Бүр урт удаан үргэлжилсэн үйл амьлаа болж ижлийг юм бичиг баримттай боллоо да найзаа. Тэгээд та нарт бас бичиг баримттай авах чинь тийм асуудал тулгарч исэн нөө ямар асуудал тулгарч исэн бэ? Эсвэл ингээ амархан байсан уу? Та нарын хотын чинь Аусланд хойрдоо хэр хурдан уу, хэр хүнтэй байдгүй гэдэг талаар бас бичиж орж ирээрээ.
Шаац. Яг төгсгөлөө хийжсэн чинь Паскал хажуунаас орж ирэх хүний бичлэг алга юм чинь ингэж. За тэгэхээр та нар бас өөрсдөө туршлагаас хуваалцаарай. Тэгээд бичлэгийг мань үзсэнд баярлалаа. Хэрэг та хэрэг болсон бол лайк дараарай. Тэгээд subscribe хийгээрэй бүр таалагдсан юм бол тэгээд гоё комент бас бичиж орж ирээрэй. Тэгээд намайг Instagram дээр тагаарай. Баярлалаа. Энэ Паскал намайг дандаа сүх бай та гэж дутагдсан.